Тийм хамгийн төлхөө ингээд анхаарал ингээд байнга ярих хэрэгтэй зүйл бол яаж зөв амьдрах вэ? Яаж зөв амьдрах? Тэгтэл хаа байсан гэгээр л гэдэг чинь тэрний дараагийн шаталтаа тавина. Ерөөсөө ингээд хоол унд хийгээ сайхан машин дэргээ бариад ингээд гэр бүлээ тэжээгээд явж байгаа чи хорвоогийн төлөө явж байгаа юм бол хорвоо гэгээр л хоёрын нэг сүрэнд байдаггүй. Тонлохоо гэгээр л гэдэг нь хорвоог тэр чигт нь хаяа заяа. Оо нэр хүн далдар бүгд нь яавал яа гэж жалганд чамаагүй үхээс сийхгүй явж байгаа хүнд л гэгэрэлдэг болдог зүйл л дээ. Гэхдээ гэртээ амьдралын төлөө явж байгаа гэгэрлийн төлөө алхам хийж бололгүй л яах вэ? Гэхдээ зүгээр аль нь илүү анхан шатныхаа priority гэж хэлдэг. Аль нь илүү чухал вэ? Аль нь илүү одоо хэрэгтэй вэ? Аль нь илүү анхан шатныхаа гэх юм бол одоо яаж хүнд нэг хатааж төөгөө хүнийг хорлцохгүй хүн шиг илүү уужуу тавин тийм ээ илүү зүг зохистой хандах энэ илүү чухал болж байна. Энийг төлөвшүүлснийхаа дараагаар тийм ээ ингээд нэг хүн шиг хүн болоод ямар ч тохиолдолд би энийг хийхгүй шүү гэсэн зарчим байсныхаа дараагаар гэгэрэл гэдгийн талаар ярих зүтгэх тийм ээ зэрэгцэж байж болно. Гэхдээ ач холбогдлын хувьд энэ илүү